Энэ номыг уншаад нэг юм цэнгэг агаараар амьсгалаад цэвэр ус суугаад тэгээд нэг юм цэлгэр талыг харж байгаа юм шиг харж байгаа юм шиг тийм гоё одоо уужрал мэдрэмжийг авах байхаа. За өнөөдөр бид хоёр Кусамакуро буюу 3 болон ертөнц гэдэг номыг ярих гэж байна. Нацуме Сосекийн ерөнхийдөө 1867 онд төрсөн байлээ. Тэгээд 1900 онд утга зохиолын мэргэжлэр Англид сураад эргэж ирээд Муур миний үчил Ботчан тэнд Кусамакуро зохиолоо бичсэн байлээ. 1906 онд гэхээр 39 наснда бичсэн байна. Тийм. Одоогоос ойролцоогоор 120 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд бид хоёр яг 120 жилийн ойгоор нь энэ зохиолынхаа талаар ярьж байгаа. Та маш их баяртай байгаа. За тэгээд энэ зохиолыг Нацуме Сосеки маань өөрөө миний Кусамакуро бол тэр чигтээ хайку юм аа гэж хэлсэн байдаг. Нэг алдартай зохиолчийн яг орных нь хажуу талд Библи тэгээд Кусамакуро хоёр байдаг гэсэн. Тэгээд тэр хүний хувьд Кусамакуро магадгүй Библийн зэрэгт хүрэхээр тийм их өөрт нь чухал зохиолд тооцогдчихсэн гэсэн үг. Энэ зохиол маань бас их олон орчуулагтай олон орны хэллэнд орчуулагдсан их алдартай зохиол байгаа. Тэгээд бас нөгөө нэг зарим одоо хүмүүс болохоор бясалгал хайку шиг бясалгал шиг гэдэг даас тэгмүүд яг юм ингийн романыг ботход үйл явдлынхаа хувьд яг тийм романы үйл явдал гэхээс илүү нэг юм шүлэг шиг тийм учраас магадгүй хайкутай ч юм уу бясалгалтай зөөрлөж байгаа юм болоо гэж. Тийм баха. Яг үйл явдал ч юм уу ямар нэгэн зохиолд энэ юу гэдэг байгаад байдаг нэг юм сүргэлдөөн ч юм уу юм зөрчил байгаад байдаг. Тэгэхэд зохиол гэхээр заавал зөрчилтэй байх албагүй. Тэр чигтээ юм бясалгал хийж байгаа юм шиг, тэр чигтээ хайку шиг юм анзаарсан тийм байж болно гэдгийг харуулсан маш сайхан зохиол байгаад байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд бас нөгөө нэг 1900 онд Англид утга зохиолоор сургууль сурсан учраас Нацуме Сосекигийн зохиолуудад өрнийн болоод орны хэв шинж хоёулаа ингээд агуулгаж огтлцож байгаа нэлээд сонирхолтой гэж бас үздэг. Тэр дундаа яг энэ Кусамакуро нь өөрөө маш өрмөц зохиол гэдгээрээ алдартай байт юм лээ. За тэгэнгүүтээ яг миний ингээд яриа гэж бодож байгаа юм болохоор надад ингээд хамгийн таалагдсан юм одоо ишлүүдийг ер нь ярмаар байгаа юм. Тэгэд яг энэ ишлүүдээс ер нь ингээд төрсэн саамнуудаар л бас сонирхолтой болоо гэж бодлоо. Зовж ханалж, ууралж, шуугилдаж, уйлах нь хүний хорвоогийн мөнхийн шинж блэ. Миний биес ч үнийг 30 жил тавцаар уйдав гэд ер нь энэ зохиол маань ерөнхий утга нь эхэлдэг гэх юм уу. Тэгэнгүүт ингээд нэг юм зураач хүн ингээд уул руу юм даяан чи ингээ зураг зурх зорилгоор ингээд явж байгаагаар эхэлдэг. Тэгээд тэр хүн маань ингээд зураг зурх гад юм будаг бэрээ үрээд явж байгаа ч гэсэн зургийнхаа санааг ингээд юм хайсаар хагаад тэгтээ ингээд альва зүйлсийг ажиглаад тэгээд ямар ч юм сэтгэлээ хөдөлгөж тансалгооч өөрийнхөө одоо нэг юм яг юм махан одоо би сэтгэлээрээ ингэж одоо ахуулаг байдлаар тэр зүйлийг мэдрэхгүйгээр өөр дээрээ тусгаж мэдрэхгүйгээр гэх юм уу байгалийн нэгэн үзэгдэл мэт өөрийгөө төсөөлөд тэр зүйлийг ажигласаар хагаад тэрнийхээ үр дүнд зураг зурах юм зорилготой. Тэгэнгүүт түрүүн хэлсэнчлэн нөгөө зургийнхаа юг өөрөө явж байгаа ч гэсэн тасралтгүй энэ ингээд романы одоо бүх хугацаанд шүлэг бичээд ер нь яваад идэг. Тэр зүйлийг ажиглаж байгаа болохоор гэх юм уу. Тэгээд тэр зургийнхаа санааг хайсаар хагаад төгсгөлд нэг юм болоод тэгээд босдог. Ер нь яг ийм л үйл явдалтай ямар нэгэн тийм адал явдал ч юм уу тийм зүйл агт байхгүй. Тэгээд байгалыг ажиглах, урлагийн тухай одоо шүлэг бичиж байгаа, зургийн санаа хайж байгаа гэдгээр маш урлаглаг, гоо зүйтэй яг тийм роман байгаа. За тэгээд хоёр дахь яг одоо ишлэл аваад надад хамгийн таалагдсан
хэсэг нь болохоор саяны болохоор нөгөө нэг зовж шаналж уралж гэдэг нөгөө ихний хэсэг нь тэр байсан. Хоёр дахь нь болохоор ингээд утгаар дөрвөн болонд ертөнцид эрүүл ухаан хэмээгдэх нэгэхэн болон зүлгүүрдэж хайсан гурван болонд ертөнцид амьдран суугчдыг уран бүтээлчд хэмээн нэрийсэн ч болох мэтээ гэд бас юм хэсэг гарч байгаа. Тэгэнгүүт яг энэ нөгөө нэг Япон хэл дээр болохоор Кусамакуру гэж хэлж гараад тэгээд англи хэл рүү орчуулахдаа болохоор Кусамакуру буюу гурван болон ертөнц гэд тэгсэн байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт монгол хэл дээрээс яг тэр нэрээр гарсан. Тэгэнгүүт яг энэ гурван болон ертөнц гэдэг нь болохоор яг энэ номын хамгийн одоо гол зангидж байгаа санаа нь гэх юм уу. Тэгээ яг энэ нэшлэл дээр гарч байгаачлан яг энэ урлагийн үний ертөнц гурван болонтой гэж гарч байгаа. Хүний амьдрал ингээд дөрвөн болонтой ангууд урлагийн үнийх яагаад ингээд гурван болонтой болж байгаа гингүүд яг энэ ахуу гэсэн яг нэг болонгийн зүлгүүрдэж хаяад яг тэр нэг юм гурван болон ертөнцтэй амьдарч байгаа гэдэг санаагаар хэлж байгаа. Даяан чигээд зөвхөн эмсийг ажиглана гэхээр яг тэр ахуу амьдралд хутгалдахгүй байх хамгийн гоё юм үе юм болоо гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол хүн ингээд жишээ нь гэртээ суугаад гэртээ суунгаа ингээд одоо нэг юм альва зүйл ахуй амьдралд хутгалдахгүйгээр аж төрий гэж бодоход бүртэл амар хэцүү шттэ нэг мэтгэд стад яг үлээ усталааны мөнгө яг үлээ хоол унд юу үлээ гэж хэлсэн шттэ тий. Тэнгүүд ахуйтайгаа байнга зурлаад нэг юм тэр болгоно нь ингээд цаг хугацааг нь аваад ингээд старуулаад байгаа юм шиг. Тэнгүүд манай хүн болохоор ингээд яваад баян хийж байгаагаараа яг тэр ахуй амьдралаасаа юм цухтааж гэх юм уу. Тэгээ хамгийн ихэнд хэлсэнчлэн зовж шаналж уралж шугалтаж ингээ 30 жил тавтлаа тэгээ энэ бүгдээс уудлаа гэж байгаа штэ. Тэгээд өрн явж байгаа учраас яг энэ хүний зовлон энэ ингээ шуугаантын ертөнц бол магадгүй ахуй амьдралын энэ их одоо зүйлээс гардаг ч байж магадгүй гэсэн санааг бас хэлж байгаа юм шиг санагдаж байгаа юм. Надад ингээд одоо хүн л эмчин зовнтэй хүн л эмчин ингээд маш хэцүү ингээд хүн дотроо санагдаж байгаа үед зөндөл байгаа штэ. Амьдрал чи угаасаа л зовлон жаргал ээлжлээ явж байгаа болохоор тэнгүүд бүр ингээд маш өөрийнхөө дотор хэцүү санагдах үед надад яг энэ номны яг энэ ишлэл бүр ингээд тархин дотор юм автомат дуу хараагаараар бичигдсэн юм шиг ингээд яваад идэв. Тэнгүүд тэр ишлэл маань болохоор тав тахгүй тандаггүй болж ярмагц амар газар өөд нүүдэлмээр болно. Хаашаач нүгээд хизээд тухгүй гэхээр тэр цагдор шүлэг төрн зураг бүтэн. Яг энийг ингээд тархин дотроо баг ингээд хиллээд ингээх үед тэр зовлон маань ингээд нэмгэрээд эсвэл тэр зовлонгоо өөр ойлгоод байгаа юм шиг. Нэг талаас тийм санагдана. Нөгөө талаас болохоор ер нь энэ зохиолыг унсны дараа яг энийг би яг 2023 оны намар уншижсэн. Тэгээд яг тэр намраа ер нь би нэг зүйлийг маш одоо сайн ойлгосон зүйл гэх юм уу? Тэр нь болохоор ер нь энэ урлагт зовлон төрслөх нь өөрөө буруу зүйл биш юм байна. Зовлон гэдэг бол яг хүний амьдралын салшгүй хэсэг. Урлагт тэр зовлонгийн олон талыг төрслөх нь хараа өөрөө урлагийн тэр нэг юм үүрэг юм шиг үүрэг юм байна гэдгийг яг юм зоригтойгоор ойлгосон гэх юм уу энэ номыг уншаад. Тийм учраас яг энэ зовлонгийн тухай ингээд гарч байгаа хэсгүүд нь бас маш их таалагддаг. Тийм баха. За ер нь бол иймэрхүү байна. Тэгээд яг энэ зохиолын маань хоёулаа үйл явдлыг нь спойлердахгүй ч юм уу эсвэл баг ингээд үйл явдал байхгүй дээ, зөрчил байхгүй дээ гэж тэгж байгаа шүү дээ. Тэгэхэд хүн ингээд сонсоод энэ ч өстой уйдгартай зохиол юм биш үү гэж бодож магадгүй. Гэхдээ бол яг үнэндээ тийм биш байгаа даа. Бүхэл бүтэн ингээд өөрийгөө ажиглах тухай, байгаалагаа ажиглах тухай, тэгээд өөрийгөө бүр хойш нь таваад, бүр өөрийгөө холоос хараад, өөрөө хичнээн ажижсэн ч гэсэн амар юмаа гэж л бодхоос биш би яагаад байна гэж бодохгүй тухай ч юм уу. Ийм маш ийм гоё өөрийгөө ажиглах талаар ч гэсэн хүн ингэж харж болохоор ер нь хүнд маш их тусалсан зохиол юм байна гэж би бас бодоод байгаа. Миний амьдралыг бас тэр чигт нь өөрчилсөн зүйлүүд ч гэсэн байгаа даа. За тэгээд энэ зохиол маань ерөнхийдөө Ясужиро Озугийн кинонуудыг бас санагдуулж илээ. Бүр их зөрчил гарахгүй ч гэсэн зүгээр л амьдрал сайхан ингээд өрнөд явж байхдаа хүн амьдралын
амьдралыг зүгээр л туулаад явж байхдаа яг бүр маш том зөрчил гарахгүй ч гэсэн тэр амьдрал дундаа сайн сайхныг нь олж хараад бясалгаад тэгээд өөрийгөө ойлгож байгаа талаар ч юм уу. Тиймэрхүү кинонуудаас санаанд орж ирсэн их сайхан кинонд. Тэгээ сүүлд нэг юм Goodbye Dragon-ийн гэд кино үзсэн. Тэр киног болохоор хүмүүс пэст ямар амар утгатай кино вэ гэл тэгээд идэв. Тэрэн дээр зүгээр л нэг кино театрт ингээ хүмүүс суугаад кино үзэж байгаагаар гардаг. Тэрний бүр самбирцсан ингээ кино театр байгаа байхгүй хаагдах байгаа. Тэгээ сүүлчийнхээ киногоор тэр Goodbye Dragon-ийн буюу нэг юм үүшээ ингээд нэгчмэсээд байдаг хятад кинонууд байдаг да. Тийм кино гаргаад тэгээд тэнд болж байгаа үйл явдлын талаар гардаг. Тэгээ юу ч гардгүй мөртлөө дэлхийн хамгийн шилдэг тэр арт хаус Аз кинонуудын дунд орцсон явж идэв. Тэгэл хүмүүс зарим нь гайхал, зарим нь ямар гайхалтай юм бэ гэл. Тэгэхэд тэр киноны тэр удаа үйл явдлуудыг зүгээр л ингээд ажиглаад ингээд үзснийхээ дараа яг төгсгөлд нь ямар ч үйл явдал гарахгүй гэж байгаа боловч нэг юм ойлгоцсон байдаг гэх юм уу хүн үзээд яг тэрнтэй л адилхан юм байна гэж бодсон. Гэхдээ манай хүн ингээд маш их гоё юм урын яруу сайхан хэллэгээрээ яг хайку бичсэн байна гэж бодсон. Хайку жишээ нь ингээд 3хан мөр байдаг та. Тэгээд яг өөрийнхөө ингээд юу илэрхийлэх гээд байгааг бүрэн ингэж тайлбарлахгүй ч гэсэн ерөнхийд нь ингээд ажигсан ажиглалтаараа ингээд маш ингээд цөөхүүгээр ингээд илэрхийлж байгаа. Тэнгүүд манай хүний зохиолч гэсэн ерөнхийдөө бас богинохон зохиол байгаад байгаа шүү дээ. Тэгээ хүн болгон уншихад илүүтэхгүй уншаад ямар нэг юм ойлгоод авах юм байна гэсэн бодол төрөд байгаа юм. Байгалийн тэр одоо цагийг ажиглаж байгаа тэр агшнууд нь өөрөө тэр хайкутай төстэй болов гэдэг тийм баха. Тийм мэдрэмж төрсөн. Тэнгүүд хайку бичиж байгаа хүн тэр нэг юм өөрийн дотоод сэтгэлийн тослохоон давтна гэхээс илүү яг одоо цагтаа тэр байгалыг ажиглаж чадж байгаагаараа ер нь агуу гэх юм уу. Тэгэнгүүт Кусамакур болохоор яг тийм романы одоо нэг юм хэм маяг гэхээс илүү хүнийг яг одоо цагт нь төвлөрүүлж тэр яг одоо цагтаа одоо нэг юм мэдэрсэн ажиглалтуудыг уншиж байгаа гэдэг утгаараа бас яг тийм мэдрэмж төрүүлэхээр нэг талаас бясалгал мэд нөгөө талаас хайку мэд ер нь санагддсан байна гэсэн мэдрэмж надад төрчихсөн. Тэгээд бас тэр чин үйл явдлахгүй мүү гэхээр зөндөө олон хүмүүстэй ингээд тааралдаад тэр хүмүүсээ ч гэсэн ажиглаад тэгээд ийм хошин шогийн мэдрэмжтэй хэсгүүд хүртэл зөндөө олон байгаа. Аимшигын хэсэг бас гардаг. Тэг аимшиг хэсэг байгаа. Хошин шогийн мэдрэмжийг нь харуулсан хэсэг байгаа. Тэгээд хүн болгоныг ажиглаад тэр хүмүүстэй харьцаж байгаа өөрийгөө ч гэсэн ажиглаж байгаа хэсэг байгаа. Тэрийгээрээ бас маш их уран зориг өгөхөр юм байгаа. Хэдий үйл явдалгүй гэдгээр алдартай ч гэсэн яг үнэндээ тэнд юм байгаа гэж би ойлгоод байна. Үйл явдал гэхээс илүү адал явдалгүй гэж хэлэх юм. Тийм адал явдалгүй юм байна. Тэгээ надад нөлөөсөн хамгийн том нөлөөсөн юм нь болохоор би нэг хэдэн жилийн өмнө говьд ажиллаж агаад тэгээд тэнд ингээд яг үнэхээр говьд цагаагаар тэр чинь яг 23 оны 4 сараас 5 сар. Тий 37 хоног говьд ажилласан шүү дээ. Тэгээд яг говьд бүр үнэхээр салхи тэр шуурга тэр ийс ямар байдгийг бүр хизэж төсөөлж байгаагүй юм билээ. Тэгээд бүр ингээд амьсгалагч ингээд зай байхгүй дүүр ингээд шорон дунд яг тэр үед Кусамакураг анх удаа уншижсэн. Тэр үед энэ ихээс шороо ерөнхийдөө манай ингээд амьдарч байгаа дэлхийн миний амьдарч байгаа Монгол улсын манд бас ил шороо юм байна гэд яг тэр маш их цагаагаар хэцүү нөхцөл байдалд болохоор урд нь яасаа хэцүү юм бэ гэсэн бодолд орж ирдэг ч юм уу тиймэрхүү байгаад байсан. Тэгсэн чинь дараа нь тэр их уудам талыг хараад тэр их шороог ажигласан ч гэсэн маш их аз жаргалтай байсан. 30 тоног. Тэгэл эргэн тойрны маань хүмүүс хэцүү юм амар шороо шуураад байна. Ингээд гэр дотор ч гэсэн дүүрэн шороо байна гэжсэн ч гэсэн яг тэр салхи шороо надад баг юм урам зориг гэх юм уу амьдрах хүчийг бас өгөөд ах шиг байсан. Яг тэрийгээрээ миний амьдралыг баг үүр дөөрчсөн юм байна гэж бодоод байгаа. Одоо болохоор цагаагаар ямар ч байсан энэ хорвогийн ямар ч сантиметр квадратт байсан би аз жаргалтай байх хэсгээ өөрөө шийдэх юм байна гэсэн тийм бодол төрсөн гэх юм уу. Тэр нь ер нь ажиглаж байгаа болохоор тийм баха.
гэж байна үү те. Өөрийнхөө Яг тэр хорвоо дэлхийн уудмыг ажиглаад тэгээ тэр дунд амьдарч байгаа хүнийхээ хувьд говь цэцгэлэнг нь бас олж харсан гэх юм уу? Яг зүгээр нар мандж जैन. Тэгээд энэ салхи хэлж जैन. Тэр юм болгоноос хүн урам авч болох юм байна гэсэн үгнээс харсан гэх юм уу? Би бас ингээд 23 оны намар ингээд тэгсэндээ тэгээд намар байсан болохоор ер нь маш гоё тийм цэцлэнтэй санагдсан гэх юм уу? Тэгээд Кусамаг хөрөг уншаад тэгээд өглөө болгон ингээд цэцэрлэг төрүүлэнд очижгүйгээд тэгээд гүйснийхаа дараа ингээд яг хүрээлэнгийн хотлын том суугаад нэг юм яг тэр том юм Монголын сонгомл өгүүлэлгүүд гээд байдаг гэсэн. Угаасаа гүйж байгаа юм чи янз бүрийн цүнх ч юм уу ном авч явах боломжгүй шүү дээ. Тэнгүүд яг гүйснийхаа дараа тэр Монголын сонгомл өгүүлэлгүүдийг уншаад тэгээд шүлэг бичээд тэгээд гэртээ харахаараа яг Кусамаг хөрөг уншаад нэг багаас нэг юм тарих угаацсан байгаа шүү дээ. Өөстө битгий гонгноод уйлаад битгий ингээ муу ярлаад битгий муухай юм бод битгий муухай юм яргээд тэнгүүд миний бас юм тархийг өөрчилж байгаа юм болохоор урлаг зовлонг ингээд ажиглах нь те зовлонг ярих нь зовлонг өгүүлэх нь урлагийн юм баг үүрэг шахуу юм байна гэдэг бүр утгаараа үлэмжшүүлж байгаа гэх юм уу? Гэт хэлсэн чинь баг 70 тухамсартай баг юм нууцсан байсан. Илэрхийлж чадахгүй байсан тийм маягийн шүлгэнүүдтэй бичиж эхэлсэн гэх юм уу? Тэгээ яг юм Кусамаг хөрөг унших явцдаа бичсэн шүлгэнүүд нэг талаасаа яг хайку шиг нөгөө талаасаа зовлонгийн тухай байсан. Гэхдээ зовлонгийн тухай байгаагаараа тийм муу ярилсан гэдэг ерөөсөө биш. Зовлон ч гэсэн хүний амьдралын нэг хэсэг шүү дээ. Зовлон сайхнаар ингээд одоо шүлэг болгоё. Зовлон ингээд гоё зураг болгоё. Зовлон ингээд хүлээн зөвшөөрөөд зовлон таних тусмаа баг хүн гоё юм шиг тийм. Тэнгүүд би зовоод байна гэж бодох нэг өөр харин зовлонгоо ажиглах нөгөө нэг өөр. Тэнгүүд урлаг байгаагаараа хүнд яг ямар мэдрэмж өгч яана гэхээр зовлон ажиглах тэр эрх чөлөөг нь өгч байгаа юм шиг. Жишээ нь одоо энэ утга зохиолч гэсэн урлаг, шүлэг ч гэсэн урлаг, зураач гэсэн урлаг. Тэнгүүд муу ярилсан юм уу гэвэл үгүй. Тэр нэг юм зовлонг ажиглах эрх чөлөөг нь өгж байгаа гэдэг утгаараа маш сайхан юм гоё зүйл юм шиг санагдсан. Тэгээд яг 2024 оны 10 сард би яг шүлгийн намынхаа нээлтийг хийсэн. Тэгээд 23 оны 10 сард ер нь тасралтгүй яг энэ Кусамаг хөрөгөөс мотивашн авч бичсэн шүлгүүд бараг 15-20% нөргөцөлж байгаа хаа. Гэхдээ яг тэр намыг бичихэд 9 жилийг зарцуулсан ч гэсэн зөвхөн тэр 2 сард уншсан 2 сард бичсэн одоо тэр шүлгүүд бараг ийм 20% ч юм эзэлж ин гэхээр 15 биш магадгүй яг тоолж мэдгүй эзэлж ин гэхээр ийм сайн ном унших тэгээд ийм сайн зохиол хүний одоо нэг ийм хүнд маш их юм хэрэгтэй юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Жишээ нь шүлэг ингээд бичдэг хүний хувьд яг би англи амар ингээд бичдэг гэдэг гэж ээгэр хаж яриаггүй зүгээр ингээд тасралтгүй ингээд ажиглаад тасралтгүй юм санаа хайдаг гэх юм уу. Тэгээд тэр тасралтгүй хайж байгаа тэр санааг нь ингээд одоо нэг юм цангаж усууж байгаа юм шиг тэр ус нь болж чадсан болохоор бас надад ингээд баг миний бас хамгийн дуртай зохиолтой нэг. Тэгээд би нөгөө нэг яг өөрөө зургаар сураад тэгээд хамгийн сүүлд нөгөө диплома биччихсэн байхгүй юу. Тэгээд тасралтгүй шүлэг бичээд явдсан. Яг 23-нд. Тэгсэн чи яг тэр нөгөө зохиолын гол дээр юм Баатартай амар төстэй зовлон шалгалтай явчихсан. Тэгэнгүүт яг миний хувьд бол зураг зурах гэдэг бол ийм их энерги зарцуулж ингэж гарч ирдэг юм шиг санагдаж байгаа. Шүлгийн хажууд шүлэг бол нэг юм секундэд ч ингэж урсгаад бичиж болдог шүү дээ. Тэнгүүд яг зургийн мастерууд ч юм уу те ингэ секундэд ингэж зурдаг ийм татлаад ингэж ячдаг хүмүүс байгаа л ах. Гэхдээ би тэр болтлоо маш их хөдөлмөрлөх юм байна.
гэж бодож байгаа болохоор нэг юм зураг шүлэг хоёр бол нэг юм. Гэхдээ зураг зурхын тулд тэр дүрсийг тэр нэг юм манай энэ одоо зохиолын гол дүр шиг нүдэндээ тэгж тархиндаа ч юм уу яг олж харахын тулд ер нь эрэл хайгуул тэгээд зовлон тэгээд нэг жоохон судалгаад эрэл хайгуул зовлон тэгээд нэг юм цаг хугацаа хэрэгтэй юм шиг. Харин тэр дунд нь бол хүн 100 шүлэг бичиж болж байгаа байхгүй юу? Тийм. Яг тэр мэдрэмж ямар гоё тэрийг ингэж гаргаж ирсэн бэ гэсэн бас нэг юм одоо нэг юм хуваалцсан гэх юм уу? Би ч ганцаараа би зурч чадахгүй болохоор ингээд дипломынхаа санааг олохгүй байгаа юм байна гэд нэгж бодож алга шүү дээ. Тэгэнгүүт 120 жилийн өмнө тэр хүн ч гэсэн тэгээд ингээд явж ирсэн гэхээр нэг юм бас надад амар гоё санагдчихсан. Тийм байна. Тэнгүүт яг уншаад зовлонгоо бичих хүртэл болох юм байна гэсэн юм бүр бодол төрсөн гэж тэгж байгаа шүү дээ. Тэр шүлэгнүүдээс уншиж үзүүлэхөө. За тэгээ бүү яхав нөгөө өөрийгөө анзаарах тухай ч юм уу. Яг хамгийн гол хэсгүүд нь болохоор яг өөрийгөө ингээд ямар нэгэн бит гэж бодхоос илүү ингээд баг өөрийгөө ингээд би гэж бодхоос илүү ингээд ямар нэгэн ингээд өөрийгөө хүртэл ажиглах юм ажиглагчийн үүднээс харж байгаа талаар гарч байгаа шүү дээ. Тэнгүүт ямар ч байсан энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс манаас энэ зохиолыг уншиж үзээд бас бодоосай гэж бодож байна. Тэгээ одоо ингээл бид чинь нөгөө уцаа скролдол те эсвэл ингээл машинууд ингээл сүнгэнэл эсвэл ингээд дөрвөн болонтой хан дотор амьдрал нэг юм уг нь бол байгалийн юм амтан байдаг. Тэр чинь байгалийн одоо нэг хэсэг штэ. Тэгж яхад өөрсдийнхөө бүтээсэн энэ нэг юм хиймэл ертөнц дотроо амьдраад байгаа. Тэгэнгүүт магадгүй энэ номыг уншаад нэг юм цэнгэг агаараар амьсгалаад цэвэр ус суугаад тэгэд нэг юм цэлгэр талыг харж байгаа юм шиг харж байгаа юм шиг тийм гоё одоо уужрал мэдрэмжийг авах байхаа гэж бодож байна. Тэр тусмаа энэ их хоттой те ийм ингээд хурдан машин ундаг, хурдан интернет хэрэглэдэг ийм үед хүнд хамгийн их хэрэгтэй зогсоцсон юм болов төвлөрлөлийг ингээд олгох юм болов ажиглалтыг авчрах юм болов гэж найдаж байна. Тэгээ та бүхэн ч гэсэн энэ номыг уншаад төрсөн сэтгэлдээ доор комментэд бичээрэй. За тэгээд би яг энэ номыг бүр уншиж байхдаа биччихсэн шүлгүүдээ одоо уншаад тэгээд тэр нь бичлэг амьдралъя. Тэгээд олон өнгийн зовлон дунд олон янзаар зовхон зураг зурх шиг хөгжим зохиох шиг шүлэг бичнэм бичих гэж зовном зовох гэж бичнэм амьдран суугаа газраа аглаг үлийг бүтээн миний хязгаар үнэндээ хязгаар үгүй амьдран суугаа газраасаа аглаг уул руугаа нүнэм аяа хүнийг хүсэлж ахаад хязгааргүй шүү дээ. Би химээх сав бичгийн бэрийг баривч бэлэг оюуныг гүнээс бичих сэдвээр нь би бэлэг хоёул нийлэн нэгдэх цагдор бэлгүүн ухааны гэрлээс бичгийн хэв тадрумын сая шүлэг төрмөй сая сүнс сэрмөй. Тэгээд нэг юм хоёр хайку байгаа юм. Хоёр чижтэй. За ямар ч гэсэн 3 мөртөө хоёр хайку гэнэ шүү дээ. Сарны гэрэл өвлийг өгтөж өвс бүхийх. Салхины замаар навчис хийсэж намрыг зурна. Энэ нь болохоор 4 мөртөө агуу юм байна. Одоо унших нь 4 мөртөө тэрний дараагийнх нь жоохон урт юм байна. Салхин тугдах навчис өвлийг өгтөнгөө шиг заримдаа намар өглөөсч гүйтэн санагдана. За дараагийнх нь намрын ойд хідэн болчмор наашаачгүй цаашаачгүй. За дараа шүн болохоор сар намрыг зурна өдөр болохоор тэр шүлгээ бичнэ. Намрын сайхныг зүрхнээ толдон сэтгэл дуудлах даруйд сарны шүлэг цээжинд тадран
Ясвэ. Намрал шүлэг бичиж зураг зурмаар сарны нөлөө санснаас ихэж. За тэгээд яг ингээд юм шүлгүүд бичижсэн. Тэгээд яг тэр үед нөгөө нэг намар байсан болохоор яг ер нь намрын байгалыг ажиглаад тэгээд яг тэр төрсэн сэтгэлээрээ юм бичижсэн. Тэгээд яг дуусах гэсэн чинь санаа ч юм уу гол санаагаа ярих марцсан гэж саналаа. За тэрийг хэлжээ. Ажиглах гэдэг байгаа шүү дээ тийм маань зохиолдор чинь. Тэгэнгүүт ажиглах гэдэг чинь өөр юу юм бэ? Тэр тусмаа 3 болонтой үнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл 3 болонтой хүн гэдэг чинь манай зохиолч хэлснээр урлагийн хүн тийм. Гэхдээ нэгч шүлэг бичиж нэгч зураагүй ч гэсэн хүн урлагийн бич болно. Тэр нь ажиглалтаараа ирнэ гэдэг байгаа шүү дээ. Зохиол дээр. Тэгэнгүүт ажиглах гэдэг юу юм бэ гэд ингээд яг би боцсоохгүй. Тэгсэн чинь ажиглах гэдэг бол одоо цаг юм байна. Яг одоо цагтаа байгаа хүнд хүч байд юм байна. Тэр хүч нь яг миний энэ одоо нэг булчингийн энэ хүч биш. Тэр хүч нь магадгүй нэг юм тэнгэрлэг хүч гэх юм уу? Магадгүй тэр миний сүнсний хүч юм байна гэдэг тэр санааг маш гоёор гаргаж өгсөн байсан. Тэр нь магадгүй тэр урлагийн хүн гэдэг санаагаар гэх юм уу. Тэгэнгүүт яг одоо ажиглаж байгаагаараа тэр урлагийн хүн юу хийж гэнэ гэхээр өнгөрсний тухай бодож санаачраагүй, ирээдүйн тухай бодож зовоогүй. Яг одоо төвлөрж байгаа тэр одоо хүч гэх юм уу. Тэр зүйлийг яг энэ ажиглалт гэдэг санаагаараа тэгээд яг энэ зураг зурх гэдэг одоо шүлэг бичээд байгаагаараа ер нь маш гоёор гаргаж өгч байгаа юм байна гэдгийг ойлгосон гэх юм уу. Тэгээд түрүүн яг иймэрхүү санаа хэлсэн ч магадгүй. Гэхдээ гол нь тэр одоо цаг ажиглалт хоёрыг ер нь яг ингэж гоё холбосон. Тэгээд тэр яг одоо байгаа хүн л ер нь хүчтэй юм байна. Яг одоо байгаа хүнээс л урлаг гарах юм байна. Тэгээд яг энэ ажиглалтаас гэдэг тэр санааг ер нь хэлхийг хүссэн. Чамд тэг нэмжлэх юм байвал яг одоо орчин үед хүмүүс ингээд нэгэнлэг байдалтай байх гэхээр жоохон хэцүү болцсон шүү дээ. Одоо ямар нэг юмд бөөнөрөө итгэдэг ч юм уу, одоо уус таяараа итгэдэг юм ер нь айгу цөөхөн байгаад байгаа шүү дээ. За энэ хүнтэй би ийм юмар адилах учраас би ингээд ганцаардахгүй байна гэсэн юм маш бага болцсон байгаа даа. Тэнгүүд ганцаардлуулам ихсээд сэтгэл готрлуулам ихсэж байгаа энэ үед яг энэ юмыг урлаглаг юмнуудээр харах, ажиглах нүдээр харах ийм ямаараа хүмүүс магадгүй нэгэнлэг бас юм мэдрэмж аваад аз жаргалыг олж авч чадах юм байна гэсэн тийм бодол байгаа даа. тийм. Яг урлаг орчин үед бас хүмүүсийг аврах тийм зэвсэг гэх юм уу, арга барил гэх юм уу, тийм юм болж болохоор санагдаад байгаа. За ерөнхийдөө болж байна да. Энэ үргээд бичлэгээ өндөрлөө. Тэгээд дараа дахин уулзтлаа. Баяртай. Баяртай.